За дэлхийн хамгийн хаалттай улсуудын нэг болох хойд Солонгос болох бүгд найрамдаа гарч ирсэн Солонгос ордуулсад Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп очил Америкийн нэгдсэн улсын цагаан ордноос мэдээлэл өгсөн. За сүүлийн жилүүд дэлхийд хурдтай байсан хойд Солонгос болон Америкийн нэгдсэн улсын хамгийн том хоёр дахь уулзалт бол энэ он болох гэж байна. За мөн цагаан ордны зүгээс олон жил ингэж хав дарсан хойд Солонгосны цөмийн тулт хийж байгаа юу? Хідэн цөмийн мөвөгтэй вэ гэдэг асуулт нь цагаан ордны зүгээс баттай мэдээлэл өгсөн. Хойд Солонгос бол яг 57 цөмийн бөмбөгтэй цөмийн туршлыг идэвхтэй эзээ улсаа гэд. За тэгээд мэдээж хойд Солонгост Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп очивол мэдээж юу болох вэ гэдэг асуулт нь хамгийн чухал. Энэ бол зүгээр ч нэг ажил биш. Хэрв ийм уулзалт болвол дэлхийн хамгийн анхаарлах дэвтман үйл явдалд нэг бол мэдээж. Харин хамгийн сонирхолтой нь Дональд Трамп өөрөө Ким Жон Унтай дахин уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа. За 2026 оны 8 дугаар сарын байдлаар Дональд Трамп Ким Жон Унтай энэ оны сүүлээр дахин уулзна гэж найдаж байгаагаа хэлсэн. Гэхдээ одоогоор хойд Солонгосоос Пхеньянд хийх ажлын аль биесээр огноо зарлагдаагүй байгаа. Трампын хувьд Кимтэй харилцаа өмнөх ерөнхийлөгчдөөс өөр байсан. Тэр Кимтэй шууд уулзаж шууд харилцаагаа дэвтман ажиллагааны нэг хэсэг болгож байсан. За өмнөх ерөнхийлөгч гэвэл дайны замаар болон тарифын замаар, хоригийн замаар, аль эсвэл хоёр улсын зуучлалын талаар, аль эсвэл зүгээр нэвтрүүлгээр мэдээгээр шууд дайрах явгаар ярьжсан гэсэн үг. За Трамп болон Ким Жон анх 2018 онд Сингапурт уулзсан байдаг. За мөн дараа нь 2019 он Вьетнамын Ханоид хоёр дахь дээд хэмжээний уулзалт болсон. Харин энэ уулзалт тодорхой тохирлоонд хүрэлгүй өндөрлсөн. За мөн одоогийн Дональд Трампын мэдээлснээр хойд Солонгос цөмийн туршилтыг ер нь бол хаах цөмийн энэ юугаас татгалзах энэ удаагийн уулзалтаараа ярина гэсэн мэдээллийг цагаан ордын зүгээс өгсөн байгаа. За мөн 2019 он Трамп болон хойд Солонгос болон Өмнөд Солонгосыг тусгаарладаг цэрэггүй бүс Кимтэй уулзаж хойд Солонгос нутаг дэвсгэр төлөлд байсан анхны Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болсон байдаг. За энийг бол та бүхэн маш сайн мэдэх байх. За тэгээд яагаад дахин уулзахыг хүсэж байна вэ? Мэдээж Трамп шинэ санаачлагын гол зорилго нь Вашингтон болон Пхеньяны хооронд дэвтман харилцааг дахин эхлүүлэх явдал гэж харагдаж байгаа. Тэрээр мөн Америкийн нэгдсэн улс болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургалтыг багасгах шийдвэр гаргасан. Вашингтоны хувьд энэ хойд Солонгост яриа хэлцээрхийг орон зайг нэмэгдүүлэх алхам байж болох юм гэж мэдгдсэн. Гэхдээ Пхеньян шууд зөвшөөрсөнгүй. Ким Жон Уны дүү Ким Yo Jong болох тэр хойд Солонгосын төмөр хадагтай гэгдэх эмэгтэй Америкийн нэгдсэн улсын бодлогын үндсэндээ өөрчлөгдөөгүй гэж мэгдэж Вашингтонтой холбоотой нууц хэлэлцээ явагдаж байгаа гэх зарчим мэдээлэлтэй эргэлзээ илэрхийлсэн. Хэрв Трамп үнэхээр Пхеньянд очвол энэ түүхэн үйл явдал болно. Хоёр улсын удирдлагын цөмийн зэвсэг, хориг арга хэмжээ, аюулгүй байдал болон Солонгосын ойгийн ирээдүйн талаарх хилцэх боломжтой. Гэхдээ асуудал маш хүнд. Хойд Солонгос цөмийн зэвсгээс татгалзах асуудлаар Америкийн нэгдсэн улсаас томоохон өөрчлөлтөөр шаардж байгаа. Харин Америкийн нэгдсэн улс олон жилийн турш хойд Солонгостой цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдийг гол асуудал гэж үзсээр ирсэн. Тиймээс хоёр талын байр суурийг нэг уулзсаар ойртуулах тун амаргүй. За тэгэхээр Трамп Пхеньянд очих уу? Мэдээж очино. Одоогоор тодорхой ихтэй хариулт байхгүй ямар уулзалт хизээ хаана болох нь тодорхойгүй. Гэхдээ Трамп дахин уулзах хүсэлтэй байгааг ил тод илэрхийлсэн хойд Солонгосоос харилцааны хаалгыг бүрэн хаагаагүй байгаа. Хэрвээ энэ уулзалт үнэхээр болвол дэлхийн дахиад Трамп Ким хоёрын гар барилтыг дахин нэг удаа харах болно. Харин энэ удаагийн уулзалт өмнөхөөс юугаар өөр байх вэ? Үүнийг цаг хугацаа харуулна. Сүхбаатар чанел дэлхийн үйл явдлыг монгол хэл дээр. Баярлалаа.